За шинэ жилийн баярын уран амьсгал оруулдаг зүйлсийн нэг бол яалтчгүй шинэ жилтэй холбоотой кинонууд байдаг те. Өнөөдөр би та нартай 2008 онд гарч ирсэн Тариф Нова Годны химээх шинэ жилээр хайртай дотны хүнтэйгээ суугаад үзэхэд тохиромжтой нэгэн сонирхолтой киног онцлох гэж байна. Тиймээс бичлэгээ эхлэхээс өмнө сувгтаа subscribe дараад үзээрэй. Тэгэхээр кино маань Алена химээх залуухан үзэсгэлэнтэй хийлж бүсгүй найз Ритагийнхаа хамтаар найз залуудаа шинэ жилийн бэлэг сонгож буугаар эхэлнэ. Тэндээсээ гараад манай хоёр найзуудтайгаа нэгдэх ба дотроосоо халж аваад зогсож идэл удалгүй түүний найз залуу болох Олег Вика химээх эмэгтэй хамтаар хурж ирснээ. Аленатай ярилцахаар тэднээс түр холддог. Манай хүнч баярлан түүнд бэлдсэн бэлгээ гаргаж ирэн өгтөл урдаас нь харин бид салсан дээр баха уучлаарай гэж хэлээд нүдэн дээр нь Викатайгаа хамт яваад өгт юм да. Алена маань бүр юун баяр маяр шоконд орсоор л үлдэн штэ те. Үзэгдэл солигдож киноны маань бас нэгэн гол дүр болох Андре химээхийн царайлаг сайхан залуу саяхан гадаадаас буцсан ирсэн байх ба замдаа уцаа гээцэн тул шинэ утас авахар дэлгүүрт ортол тентхийн эгч түнд өнөөдрийн хамгийн сүүлчийн үйлчлүүлэгч болохоор шинэ утсанд чинь нэмээд мөрөөдлийн багцыг дагалдуулаад өгье гэтэл манай залууч сонирхолтой юм би тэгээд юу мөрөөддөг байж болох уу гэхтэн магадгүй бусдын адилаар хайр байх гэж идэг. Эндээсээ гараад Андре маань найзууд руугаа залган өөрийг нь хүлээж байгаа газрыг заалгаж аван очтол бүтэн жил уулзалтаагүй найзууд ч бөөн баяр болцгоон хамтдаа шинэ оноо гарган хундаг тулган зогсноо. Харин энд Алена маань гуниж хутарсаар гэртээ ирээд нус нулимсандаа хутгалцаар сууж байгаа нь харагддаг. Очиж баярын өдөр салъя гэж хэлээд хүнийг ингэж хямраагаад тахта яах вэ те? Ингээд үйл явдал буцаад Андре болон түүний найзууд дээр ирэхэд манай хэд жил бүрийнхээ уламжлалын дагуу нэг танихгүй хүн лөө залган баярын мэнд хүрэхээр болдог ба Андрегийн ээлж ирж нэгэн дугаар руу залгатал энэ нь манай Алена байж таран хөөхий Олег залгаж ийн гэд гордцсан байж идэв. Андреш түүнд шинэ жилийн мэнд хүрэхсээр та намайг танихгүй би ч таныг мэдэхгүй зүгээр л баярын мэнд хүрэхээр залглаа гэхэд нь манай хүнч дахиад л уйлж эхэлдэг. Түүнийг уйлахыг сонсон Андреш хэсэг гайхснаа хин нэгэн түүнийг гомдоосон болохыг ойлгон сэтгэл санааг нь сэргээхээр гэртдэн ядаж шампансаг байгаа бол бушуухан онгоолоо дуучих. Хоёулаа таны сайн сайхны төлөө бас таныг дахиж шинэ оноо ганцаараа тэмдэглэхгүй байхын төлөө ууцгая гэж хэлэхэд манай хүнч хөөхөн сэрэгцэн байх бөгөөд түүнд талархлаа илэрхийлээд амжнаа. Андре харин үргэлжлүүлээд маргааш түн лүү дахин залгаж хоолойг нь сонсож болох хэсгийг асуугаад өөрийнхөө нэрийг хэлтэл манай хүнч өөрийгөө Алена хэмээн танилцуулаад тасцгаадаг. Ингээд маргааш нь болоход Рита найзыгаа сэтгэл санаагаар дэмжингээ хөргөгчөнд нь шурхаар ирсэн байх ба тэрмөө Олег яаж бусдын баярыг боснолж чадчихна гэхтэн манай хүнч одоо бүх зүйл ард тоцорсон болохыг хэлээ зогсож итэл Андрегаас дуудлага ирж тэд дахин ярилцсан өнөөдөр мөсөн гулгуурын талбай дээр уулзахаар тохирцгоодог. Үүнийг сонсон Риташ бүр гайхаж чамайг хаягдаад сэхэнд байгаа гэж бодтол өөрийгөө хартаа гэсээр юун залуу болохыг шалгаж гарна шүү дээ. Манай хүнч найздаа болсон зүйлсээ хэлсээр тэд ярилцсаар сууцгаанаа. Харин нөгөө талд Андрегийн найзууд бас л энэ талаар нь асууж байцаалтанд оруулж байх нь ойлгомжтой. Ингээд оройн Алена Рита хоёр болзаад газараа ирсэн байх бөгөөд удалгүй Андреч залган тэд бие биенээ олж харахгүй байсаар яриан дундаа мөсөн талбайн гол байрлал гацуурны оройг өөр өнгөтэй болохыг мэдцгэн хоёр өөр талбай дээр байгаагаа ойлгоцгоодог. Андреч байдлыг арай хэлбэр болгох үүднээс нэгэн лүгээ зургуудаа илгээхийг санал болгосноор манай хүнч хөөхөн хичээгээ зураг даруулаад явуулах гэсэн боловч болтгүйгээс гадна залгаж бас болохгүй байгаад байдаг. Харин Андрегийн зураг түүнд ирсэн байх ба Алена маань царайлаг залуу болохыг нь хараад хүлэн газар хүрэхгүй баярлаж улам ихээр догтлоо штэ те. Удалгүй Андрегаас дуудлага ирж дахин болзоонд урах ба энэ удаад андуурагтахааргүй газар сонгон хүлээж байх зураа түүнлөө ардаа байрлах хөшөөний хамтаар бичлэг хийж илгээдэг. Манай хүнч түүнтэй ярьсаар заасан газарт нь иртэл хамгийн сонин нь түүний бичлэгэнд ирэх хөшөөнд засвартай байх ба манай хүн бүр гайхаж түүнээс нэг утгагүй зүйл асуучгүй гэсээр одоо хэдэн он болохыг асуудал Андре баг зэрэг гайхан 2009 он гэхтэн манай хүн түүнийг тоглож байгаа байлгүй дээ гэсээр одоо ч 2008 он шүү дээ гэж хэлэн хөшөөнд ирэх бичгийг хартал засвар 2009 оны 1 сар дуусна гэсэн байдаг. Тэгэхээр манай хоёр өөр онд буюу Алена 2008 онд харин Андре 2009 онд байгаа болж таарах нэ. Энэ талаараа Алена найзуудтай хэлтэл угаасаа итгэхгүй байх нь ойлгомжтой. Гэхдээ манай хүн тэдэнд Андрегийн бичлэг болон бодитоор хөшөөг ямар байдалтай байсан болохыг харуулснаар арай ядан итгэцгэн шүү дээ. Тэгсэн Пашка Макс гэх хоёр найз нь тэр залуугаар чинь хөл бөмбөгийн тоглолт эсвэл морины уралдааны үр дүн хэлүүлээд таарч ивэл тэр үнэхээр ирээдүгээс холбогдож байгаад нь бат итгэж болох юм биш үү гэсээр даажгинж байх жишээний.
Харин нөгөө талд Андрегийн найзууд илүү нухацтай хандаж байх ба хүн болгонд нэг гавл найз байдаг та. Тэр нь энэ Вадим гэх залуу байхгүй юу? Түүний хэлж буйгаар бол өнгөрсөн одоо ирээдүй нэгэн зэрэг оршдог их онол байдаг бөгөөд Алена Андре хоёр шинэ он солигдох үеэр анх хоорондоо ярихад тэдний цаг хугацаа холбоо тогтоосон болохыг хэлдгээс гадна тэд өөрсдийн цаг хугацаанд хоорондоо огтлолцох боломжгүйгээр тус тусдаа оршиж байгаа гэж үзэж байгаа юм байна лээ. Үзэгдэл солигдож Олег нөгөө Викада хаягдсан. Тэгснээ манай хүнтэй буцаж нийлэх давраа надын Аленач би ямар дураа хүрхээр ирээ суудаг модуу гэсээр өөрийгөө одоо ганц би биш болсноо хэлээд хаяал явчих штеп мөгийг. Харин 2009 онд байгаа Андре мэн ажил дээрээ байж ах ба Маша хэмээх түүний экс нь орж ирээд орой өөрийнх нь төрсөн өдрийн үзэсгэлэнтэй болохоо хэлээд чамаас онцгой бэлэг хүлээж байгаа барьж байгаа гэсэн чичирж идэв. Уг нь одоо Андрегийн найз Вадимтай үерхэж байгаа байхгүй юу? Манай залууч түүн тэдний хооронд бүх зүйл дууссан болохыг сануулад Вадим чамд хайртай, тиймээс түүнтэй жаргалтай бай гэж хэлээд эвтэхнэр зураас татчихдаг. Ингээд оройн үдшилхийн үеэр Андре Алена руу залган хамтдаа уцаар ярангаа нэгэн кафед орж сууцгаах ба хэдий өөр цаг хугацаанд байгаа ч гэсэн өөрсдийнхөө ондоо байх нэгэнтэйгээ уулзах боломжтой хэмээн бодтол харамсалтай нь 2008 онд Андре ажлын шаардлагаар бүтэн жилийн турш Австрид байсан байж таарнаа. Харин 2009 онд байх Аленатай маргааш Андре очиж уулзахаар болдгийн. Алена маань ирээдүлөө залгаж мессеж илгээж болохгүй байгаа болохоор Андре одоо болтол ямар шуухан царай төрхтөө хүнтэй яриад байгаагаа мэдгүй л агаад байгаа штэ тий. Манай хүн ч өөрийнхөө зургаа энэ газрын цонхны тавцангийн доор үлдээж аз болоход 1 жил өнгөрөхөд тэндээ байжсэн байх бөгөөд манай залуу түүнийг үнэхээр үзэсгэлэнтэй болохыг нь хараад сайхан санаа намарч баярлал явчихж байгаа юм чинь. Ингээд маргааш нь Андре маань Аленагийнх руу яарсаар яваад очтол хурш айлынх нь имээ гарч ирээд хурдлуул оршуулгын газар руу явах автобусанд амжиж магадгүй гэхэд нь манай залууч гайхсаар тэднийд хэн нэгэн нас барсан эсгийг асуутал хамгийн амир нь Аленаг нас бараад 9 хонжоогоо болохыг хэлнэ. Үнийг сонсон манай залуу яахаач мэдэхгүй гацалтанд орсон байх ба шатхууны машин автобустай мөргөлдснөөс болоод Алена болон 40 хүн уг ослоор нас барсан болохыг найзуудтай хэлэн сууж итэл бас л хүн болгонд нэг юм л болооч гээд тэгснээ нэг сайхан сэтгэлээрээ найз байдаг та тий. Тэр нь энэ код химээх найз нь тэгснээ түнлүү залгаад тийшээ битгий уг ил хэлчихээ л та гэхдээ Андреч бусад хүмүүсийг тэгээд яах ухаантан минь химэн ууралтал Аленаг тэднлүү залгаад нэг бүрчлэн хилүүлэл болчих штэ гэхдээ Вадим бол энэ санааг нь эрс эсэргүүцэн маш олон цаг хугацааны аялалтай кинон дээр давтагддаг дүрмийн дагуу өнгөрсөн дэх зүйлсийг хамаагүй өөрчилж болохыг сануулад Аленагаас бусдыг авч болохгүй гэж хэлтэл Андреч уурлал яваад өгдөг. Найз нар нь харин түүнийг баг зэрэг тайвширсны дараа араас нь гарч ярилцсан бүх зүйлийг сайдар тооцоолж байж хөдлөх хэрэгтэй болохыг мөн боломж байгаа дээр эртгэн Алена руу залган энэ талаар хэлхийг зөвлснөөр түүнд ослын талаар хэлэх болноо. Үүнийг сонссон манай хүн шоконд орсон байдалтай өөрт нь боломж байгаа хэдий ч бусад осолд орсон хүмүүс байхгүйг бодсоор хямраас тал байж идэг. Харин энд Андре маань аль хэдийн судалгаагаа эхлүүлсэн байх ба ослын бичлэгийг олоод үзтэл Баринов химээх согтуу толгой урсгал сүрж шатхууны машинтаа мөргөлдснөөр осол болсныг олж мэдцгэн эдгээр хүмүүсийн талаар бүх мэдээллийг нарийн олж мэдхээр болцгоноо. Вадим харин Аленаг яарч хөдөлж хэрхвч болохыг сануулсан хамаагүй ямар нэгэн зүйлийг засах гэж оролдвол тэдний холбоо тасрах аюултай болохыг хэлдэг. Андреч энэ талаар түүнд тайлбарлан хангалттай мэдээлэл цуглуулад явуултал хүлээцтэй байхыг хүсэх ба манай залуу санаандгүй утсаа услуу унгах шахан арайхийн амжин барьж авснаар манай хоёрш илүү болгоомжтой байх хэрэгтэй болж байгаа юм л да. Мэдээж тэднийг холбож байгаа цор ганц зүйл бол Андрегийн шинэ утас шүү дээ. Цаг хугацаач өнгөрч манай хэд хэрэгтэй мэдээллүүдэд цуглуулсаар Алена тэдгээрийг зургийн хамт хүлээн авч амжнаа. Манай хоёр харин уцаар ярьсаар агаад нилээд дотн болцсон байдгаас гадна сүүлдээ бүр бие биенийхээ хоолойных нь өнгөөр сэтгэл санааных нь байдлыг мэдэрдэг болцсон л байгаа юм чинь. За ингээд хангалттай мэдээлэлтэй болсон Алена болон түүний найзууд ослыг зогсоох төлөвлөгөөгөө гаргаж эхлэх ба автобус том тэрэг Бариновын аль нэгийг яаж игээ тоглоомоос гаргасан ч үлдсэн нь кармагаараа учирч таарах болохоор бүгдийг нь л зогсоох хэрэгтэй юм байлээ. Тэгснээ нэг нэгээрээ хэрхэн тэднийг аргалахаа төсөөлж үзээстэй. Эдгээр нь ч тэгээд үнэн бүтэхгүй ядчихт Андре харин манай хүн лөө холбоо тасарчиж магадгүй дээрээс нь ирэх 2009 онд түүнтэй уулзах залуу нь манай хүнийг огт танихгүй тул өөрийнхөө бичлэгээ хийгээд явуулсан байх ба үүн дээр нь түүний хоёр найзч бас минь хүргэнгээ өөрсдөө түүний цаг хугацаанд Москвад байгаа тул тусалж чадхаа хэлж өгсөн байдیں۔ Үүнийг нь ч тэдэнтэй уулзсан үзүүлтэл эхнээсээ ухаан алдаа дунаадах нөө хөөрхий. Ингээд бичлэгээ 4 удаа үзсэн хоёр маань ирээдүйн өөрсдийнхөө үгэнд орж туслахаар тэдний багт нэгдэх нь ойлгомжтой.
Гэтэл нөгөөх Олег бас хаанаас ч юм тэднийг ослыг зогсоох гэж байгаа талаар нь олоод мэдсэн. Сайн дурын гишүүнээр илсхийг хүсэхэд нь манай хідэд угаасаа тусламж хэрэгтэй байгаа болохоор түүнийг ч бас багтаа нэмнэ. Үлдсэн 3 сарда манай хід төлөвлөгөөнийхөө дагуу хэрэгтэй зүйлсээ бэлтцгээн машинуудын цаг болон чиглэлүүдийг дахин нарийн шалгаж байх оронд зарим нь барын новтой хийх тулаандаа бэлдэж, харин зарим нь хувцсандаа багтахаар турж байх жишээний. Тэгсээр хэдхэн өдөр үлдэхэд автобусны замыг хаалхуулахаар зам засварын ажилчдад мөнгө өгч арай хэн ятгах чаднаа. Ингээд 12 сарын 31 болоход Алена бүгдэнд нь эцсийн байдлаар төлөвлөгөөгөө танилцуулан шатхууны машиныг Оли хариуцгаар Бариновыг Олег Макснер, Рита Кот 2 автобусыг харин үлдсэн хэдэн ослын газрын ойролцоо байрлахаар хөдөлцөөх болно. Хамгийн ихэнд Оли маань улаан малгайтын хувцастаа хүлдэж өгөх шахсаар ашгүй шатхууны машины жолоочтой таарч түүнээс эмээг ихлүүгээ хүргээд өгөхийг гуйснаар машинд нь дагтахаар болдог. Тэгсээр замдаа хотын төвөөр явж болохгүй, тэнд өнөөдөр осол болно гэж хэлдэгч нөгөөх нь бол нэг итгэхгүй байгаа нь харагданаа. Гэхдээ баг зэрэг ярилцсны эцэст ашгүй чи үнэхээр хүсчээвэл өөр замаар явж болно л гэж яддаг. Харин энд Бариновыг зохицуулахаар ирсэн хоёр маань дууг нь хаглах гэж байтал нөгөөгчийн эхнэрийнхээ хэлснээс хамаагүй эрт гарч иж тааран шууд дараагийн төлөвлөгөөнд орж нударгаар шийдэх гэж үтсэн ч манай хоёрыг бол нусан чавх болтол нүдэж унагчаад машина унаад давхиадах нөө. Үзэгдэл солигдож автобус зогсоох хоёр маань байрлалдаа ирсэн байх ба хадаастаа саадаа амжиж татдаг боловч дээгүүр нь юуш болоогүй юм шиг яваад өгдөг. Ингэснээр бас л нөөц рүүгээ орохоор явцгаанаа. Харин энд киноны ихэнд үзэгдсэн хэсэг болох Андре маань дөнгөж онгоцноосоо буун явж байх ба автобус зогсоохоор явж байгаа Ритадаа санаандгүй мөргөлдснөөр суух ёстой байсан автобуснаасаа хоцорч улмаар нөгөөх автобусанд суугаадахтیں۔ Удалгүй тэдний урд Вадим Пашко хоёр гарч ирэн дуулж бүжиглэн аргалах гэж үтсэн ч жолоочигч дотроос мангар том биетэй ахыг дуудаж гаргаж ирснээ манай хоёрыг зүгээр чихмэлшиг чихэд оруулцдаг. Үзэгдэл салгидаж том тэрэгнээ жолооч өөр замаар явах гэсэн боловч хүмүүс баяраа тэмдэглэн зам хаасан байж тааран Олеж гинэт хотын төв рүү орох замаар явж байгаа болохоо хараад энэ замаар битгий яв гэж гуйсан штэ гэсээр дэмий өглөн явцгааж байгаа нь харагданаа. Харин энд Рита Кот 2 нөгөө зам засварын ажилтнуудын тусламжтай автобусны замыг хаагаа зогсож байх боловч цагдаа нар нэмэлт хүчтэйгээ ирээд зам чөлөөлөхийг тушаан хөөж явуулснаар автобус бол ямар ч саадгүй хажуугаар нь зүгээр сайхан яваад өнгөрчөж байгаа юм чинь. Тэгсэн өөр аргагүй болсон Вадимч тоглоомын буугаараа сүрдүүлээд зогсохыг шаардтал жолоочигч бол тоож байгаа ч юмгүй манай хоёрыг хөөгөөд булгаадахтیں۔ Буусныхаа дараа манай хоёр саялийн дотор Андрей суудсан явж байгааг олж харцгаанаа. Тэгсээр замаасаа нэг машин зогсоогоод жолоочийг нь ухаан алдуулж унган автобусыг очиж зогсоё гэж тохиртол ашгүй нэг машин ч зогсон очоод хартал нөгөөх Бариновгаа дүрээрээ байж идэм да. Манай хоёр ч хүүхдүүд хүлээж байгаа гэж худлаа хэлэн суугаад араас нь хустал за бүр байдгүй нөгөөх нь ухаан алдсны дараа хурдтай явж исэн машин жолоодлоггүй болоод бүр балардын байгаа зтэй. Гэтэл хажуунаас Олег Макс хоёр давхсаар гүйцэд ирсэн тэднийг мөрөгтөл Баринов бусад сэргээд өстө дотор гадаа хоёр талаас нь түүнийг зогсоохоор үзэлцэж эхэлдэг. Ингээд гурван талаас том тэрэг автобус Баринов гээд яг л зургацсан зургаараа гуруула зогсолтгүй явсаар товлсон газар тохирсон цаглуугаа ойртцгаанаа. Андрейч автобусын дотроос өөрийг нь талбай дээр хүлээж явах ёстой Вадимыг машинд ноцолдоод явж байгааг хараад гайхаастай. Тэгсээр жолоочигч тэднийг харан урд нь гарч шинэ жилийн минь залуусаа гэсээр огцом торомзоо гიშгтэл Бариновын машин араас нь орж мөргснөөр нийгэм зогсцоодог. Гэтэл дотроос нь Андрей бууж Вадимын зүг гүйж байтал түүний араас том тэрэг шууд зогсчих чадалгүй гулцсаар юугүй ороод ирэхэд нь үүнийг харсан Аленач Андрейгийн нэрийг дуудан орилсноор манай залуу ашгүй доош хөвтөж амжсан байдаг. Ингээд амжилттайгаар ослыг зогсоосон манай хэдч бүгдээрээ л бие биенээ твэрцгэн бөөн баяр болцгоо шүү дээ. Зарим нь бүр баярлсандаа хөөхөн учир начраа олоостай. Энэ цаг хугацаанд Андрей маань ганцаараа энэ бүхнийг юусоо мэдгүй байгаа штэ тий. Өөрийг нь дуудаж амийг нь аварсан Аленад талархлаа илэрхийлээд манай хоёр ч эцэст нь бие биетэйгээ уулзцаах болноо. Тэгсэн манай хүнд мэдрэмжээрээ ч юм уу эсвэл хувь талангаараа ийм хөөрхөн бэлэг өгөхт нь Аленаш түүний талаар аль хэдийнэ ихийг мэдэж байгаа тул багийнхан дурсамжийг агуулсан калейдоскопыг бэлгэлтэл манай залуу бид өмнө нь хаа нэгтээ уулзж исэн юм шиг санагдаад ах юм гэсээр хамтдаа явцгаах болноо. За энэ хүрээд өнөөдрийн кино маань дуусч байна. Энэхүү кино бол миний хувьд шинэ жилийн баярыг итгэл найдвар, хайр дурлалаар төлөөлүүлж чадах бүтээлүүдийн нэг төдийгүй хүүтэн өвлийг халуун дулаан мэдрэмжүүдээр дүүргэж чадах нэг тийм үсгэд тухтай төрлийн кино байгаа. Ингээд өнөөдрийн бичлэг минь таалагдсан гэж найдаж байна. Хэрвээ таалагдсан бол лайк болон subscribe дараарай. Тэгээд бүгдээрээ шинэ жилийн баяраа сайхан тэмдэглэцгээгээрэй. Түр бай.